Өнөөдрийн хичээл санхүүгийн хувьд та хэр зэрэг зардал гаргадаг хүн бэ? Ямар зарцуулах, ямар дадалтай вэ гэдгийг чинь та нарт ойлгуулах зорилгоор хичээл бэлтлээ. Та өөрийгөө олоорой гэж. За ер нь бол эдийн засгийн сэтгэл зүйчид гэдэг мэрэгжлийн хүмүүс байдаг. Тэр сэтгэл зүйчид болохоор эдийн засгийн сэтгэл зүйчид хүмүүсийн зардал гаргаж байгаа дадал дээр нь үндэслээд нийтдээ 6 бүлэг болгосон байдаг. За Японд ч адилхан, Америкт ч адилхан, Монголд ч адилхан, Солонгост ч адилхан ерөөсөө дэлхий дээр байгаа хүмүүс зардал гаргадаг зуршлаараа гэдэг юм уу, дадлаараа, хэвшлээрээ 6 бүлэгт орд юм байна. За тэгээ энэ 6 бүлгийг би одоо танилцуулъя. Тэгээ намайг сонсож байгаа хүмүүс өөрсдийгөө олоорой. Манай хичээлийн сэдэв нь бол та өөрийгөө олоорой гэсэн сэдэвтэй. За тэгэхээр эхний бүлэг хүмүүс замбраагүй хэрэглэгчд. За энэ замбраагүй хэрэглэгчид бол дэлгүүр хийсэн байна, худалдан авалт хийсэн байна, зөндөө хувийн худалдан аваа тэндээ ингээ үлгцсэн байна. Тэгээд төрөвч нь хоосорсон, стресстэй зогсож байна л да. Тэгээ энэ хүмүүсийн онцлог нь бол төрөвчөндөө мөнгө явахыг л ерөнхийдөө үржээ санаа намардаг. Үрчүүл одоо за амар амгалан байдалтай болоод гэрлүүгээ явдаг. Ийм нэг дадалтай хүмүүс байдаг. Ер нь дэлгүүр хийсэх дуртай гэсэн үг. Эдийн засгийн сэтгэл зүйчид юу гэж нэрлэдэг вэ гэхээр нэлийн хүнд өвдсөн хүмүүс байна гэж хэлдэг. Төрөвчний хор тавдартай хүмүүс байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүмүүс бол ингээд мөнгө бэлэн өөрт нь явж яхаар зэрэг үржээж санаа намардаг. Амар амгалан болдог. Тэгээ ийм хүмүүс яах ёстой вэ гэхээр зэрэг дэлгүүрт орохдоо хязгаартай мөнгөтэй орж иж болно. За ерөөсөө энэ хүрээнд л зарцуулна. Эннээс цааш зарцуулахгүй шүүч гэдэг юм уу тийм ээ. Өөрийгөө удирдаад яваад байх энэ одоо арганд суралцах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ хүмүүсийн бас нэг онцлог нь бол та нар дотор ийм хүн байна уу? Өөртөө хэрэгтэй гэж үзсэн байх юм бол хүнээс мөнгө зээлээд худалдаа авалт хийчихдэг. Би бол ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр надад мөнгө байхгүй, надад мөнгө зээлдүүлээч гэдэг үгийг аль болохоор битээ хэлээрээ. Ерөнхийдөө би мөнгөө удирдах чаддгүй маа, үрчээд байдаг юмаа гэж өөрийнхөө тухай хүмүүст хэлж байгаа мэдээлэл, мессеж шүү гэж одоо хэлж зөвлөгөө өгдөг. За тэгээд энэ хүмүүс болохоор зэрэг шинж чанар нь юу вэ гэхээр зэрэг гэртээ хараад шүүгээгээ уудлаад үздэг ч юм уу, хөргөгчөө уудлаад үздэг ч юм уу, ингээ юм хом уудлаад үзэхээр ерөөсөө өөрөө өмсөж, эдэлж, хэрэглээгүй, идэж уугаагүй зүйлс тэрүүгээр нь дүүрэн байт. За энэ хүн өөртөө юу гэдэг өгнөх вэ гэвэл би бол замбраагүй хэрэглэгч юм байна гэдэг өгнж болно. Тэгээ энэ хүмүүсийн ярьдаг үг нь юу вэ гэхээр энэ ерөөсөө өмсөөгүй, энэ цоошин, энийг хэнд өгөх вэ? Чи ах уу гэ хувцснуудаа одоо ингээд нөгөө хүнд өгөхгүй тараах гад байх заншилтай байдаг. Энэ бол замбраагүй хэрэглэгчийн шинж чанар. Тэгээ би энэ өөрийгөө олоорой гэд энэ сэдвээ хэлсэн. Тэгэхээр дахиад энд нэг юм анхааруулчих. Өөрийгөө олоорой гэж байгаа. Зүгээр энийгээр ингээ энэ тийм зөндөө хичээл хийгээ явж хахад намайг өөрийгөө олоорой гэдээ байхад л өрөөлийг олоод байдаг. Миний эхнэр ийм юм байна. Миний хүүхэд ийм юм биш үү? Манай аав ээж ийм юм биш үү? Ах дүүгээ ийм өөрийгөө олоорой л гэж байгаа. Өөрийгөө олоорой. Яагаад өөрийгөө олоорой гэдэг юм бэхээр зэрэг хүн өөрийгөө танин мэдчих юм бол өөрчлөх боломжтой байдаг. Өөрөө өөрчлөгдчих юм бол эргэн тойрны чинь хүмүүс нэг мэдхэд өөрчлөгдсөн байдаг. Хорвоо ертөнц өөрийн чинь таашаал нийцээд өөрчлөгдсөн байдаг шүү гэд. Хоёрдугаар бүлэг хүмүүс дуурайн хэрэглэгчд. За энэ хүмүүс бол хүмүүсийг дуурайдаг. За энэ ингээд нэг машин авцсан байна. Энэ ингээд нэг эмэгтэйчүүд бол ялангуяа гутал байна, цүнх авцсан байна ч гэдэг юм уу. Ингээд нэг дуурайгаад. Тэгээд өөрт нь хэрэггүй байхад ингээд нэг хүн дуурайж юм авчаад зардал гаргаад байдаг хүмүүс байдаг. За энэ хүмүүсийн ашиг дутагдaltaй тал нь юу вэ гэхээр зэрэг дуурайлгуулж байгаа хүмүүс нь орлого яаж олж байгааг дуурайхгүй, яаж хэрэгжилж байгааг нь дуурайгаад байдаг учраас эднэрийн алдаа нь эндээ гарч ирдэг гэж ойлгоорой. Тэгэхээр зэрэг өөртөө хэрэгтэй зүйл байвал л авъя. Тэрнээс энэ тэнд хэн нэгэн хүн хэрэгжилж байгаа зүйл өөрт чинь заавал хэрэгтэй бишээ гэдэг ийм одоо бодолтойгоор худалдан авалтанд хандаарай гэж зөвлөх гэж байгаа. За дараагийн бүлэг хэрэглэгчид бол зар сурталчилгааны хохирох ёстой. За одоо маркетинг маш сайн хөгжсөн, үйлдвэрлэл их хөгжсөн учраас барааны нийлүүлэлт ихссэн, элбэг дэлбэг болцсон, зар сурталчилгаа бол маш идэвхтэй явдаг болсон. Фэйсбүүкээр бол одоо ингээд та авъя гэвэл нэгийг дарчих, тэгээд хаягаа биччих, үнгүү хүргээд өгье гэдээ одоо ингээд ерөөсө гарт нь л өгчих гээл шүү дээ тий. Тэгээ ийм үед бол тэр зар сурталчилгаа ингэж явж байгааг бол ерөөсө шөмжлөх гээгүй. Энэ бол нийгмийн хөгжлийн нэг
байх ёстой үзэгдэл. Гагцхүү бид нар тэрэн дээр өөрсдийгөө хохирогч болгуулахгүй байх ёстой гэсэн үг. Бараагийн чи ер нь бол аль нэгэн шинж чанарын сурталчилдаг байхгүй. Энэ ингэж сурдан одоо ногоо хэрчин, энэ одоо энэ гоё нингэн шингэн ч гэдэг юм уу. Тэр шинж чанарын өөртөө хэрэгтэй зүйлгээд ойлгоод тэрнийхээ дагуу захиалга өгөөд авчдаг ийм талтай. Жишээлх юм бол нэг хөгжилтэй жишээ хэлэхэд Улаанбаатар хевс 70% хямдарчжээ гэд нэг зар сурталчилгаа явсан чинь нэг эмэгтэй 70% гэдэг чинь хямдарсан гэдэг чинь бараг үнгүй гэсэн үг штэ гэд гүйж очиод нөгөө хевсээ аваад хүрээд ирсэн чинь гэрт нь яг тийм хевс байжсэн. Тэгэхээр зар сурталчилгааны үн тарифанд бити одоо тийм ээ автаж хохирогчд нь болж болохгүй шүү гэж тэгээ ийм бүлэг хүмүүс байдаг юм байна. Интернетээр юм авах худалдах, онлайнаар худалдан авах дуртай хүмүүс. За тэгэхээр ийм хүмүүс байвал өөрийгөө нэлээ хязгаарлаарай, хориорой гэж зөвлөж байгаа юм. За энэ бүлэг хүмүүс бол нэг удаагийн худалдан авалтаараа одоо бараа худалдаж авдаг сэтгэл ханамж нь бий болж идэг хүмүүс. Ингээ зөндөө юм авцсан нэг удаа. За энэ хүмүүсийн хэлэх дуртай үг нь бол яадгийн нэг удаа. Яадгийн цалин буусан нэг удаа хоолнд орчий, яадгийн нэг удаа гадаадд явж байгаа юм чинь ингэчийн, яадгийн нэг удаа төрсөн өдөр болж байгаа юм чинь яадгийн нэг удаа гэж л өөрөө нэлээд олон дахин ярьж байгаа бол нэг удаагийн барааны худалдан авалтаар сэтгэл ханамж авдаг хүмүүсийг хэлж байгаа. За энэ хүмүүсийн онцлог нь бол ер нь бол энэ авч байгаа юмаа хэрэглэхгүй дээ гэдгийг мэддэг. Тэгсэн мөртлөө авдаг. Тэгэхээр дандаа худалдан авалт хийхдээ юм бодож явах хэрэгтэй. Юу гэхээр зэрэг энэ надад хэрэгтэй юу. За энэ надад хэрэгтэй юу гэдгээ бодохдоо бас юу гэж бодох вэ гэхээр зэрэг би энэнгүүгээр амьдрч чадах уу? Дандаа өөрөөсөө асууна. Тэгээд хажуудаа яваа хүндээ хэлнэ. За би хамаагүй худалдан авалт хийчихдээ шүү. Намайг юм авах гэвэл надаас яг энэнгүүгээр амьдрч чадах уу гэж асуугаад өгөөрэй. Тэгээд би шийдвэрээ гаргая гэдэг юм уу, тийм ээ. Тэгээд энэ дээр бас ийм одоо хүн байх юм бол би бас юу гэж зөвлөдөг вэ гэхээр зэрэг худалдаж авах гэж байгаа зүйлээ 7 хоногийн дараа 10 хоногийн дараа аавна гэж хэлээд гараа явчих. Тэр хооронд үнэхээр хэрэгтэй байсан бол ирээл авчаарай. Хэдэн хоногийн дараа, хэдэн цагийн дараа хэрэггүй юм байсан байна гэдг нь аяндаа мэдэгдвэл би сэтгэл хөдлөлөөрөө авах шахсан байна шүү гэж өөртөө дүгнэлт хийж болдог. За дараагийн хүн харамч. За энэ хүн ямар хүн байдаг вэ гэхээр зүгээр л мөнгийг ерөөсөө л хадгалдаг, харамлдаг. Энэ мөнгө чинь хүний амьдралын зорилгыг хэрэгжүүлэхэд зориулагдсан хэрэгслэл. Тийм ээ. За ганцхан жишээгээр тайлбарлachий гэж бодож байна. Нэг хүн эмнэлэгт очиж гинэ. Тэгсэн чинь таны оншиг тодруулахын тулд та нэг эмра гэдэг шинжилгээнд ороотгооч гэдгсэн чинь тэдэн төгрөгийн үнэтэй вэ гэдгсэн чинь 600 мянга тэр шинжилгээ гэсэн чинь боли ямар үнэтэй юм бэ гэд. Гэхдээ мөнгө байж байгаа. Тэ өөрийгөө онцлуулахад тэр мөнгийг харамлаж, эрүүл мэндээсээ харамлаж болохгүй шүү дээ. Тэгэхээр ингэж харамлахгүй. Эний чинь нь штэ хэрэгцээгээ хангах гэж хүн амьдардаг байхгүй юу. Тийм учраас ингэж болохгүй. Тэгээд нэг удаа нэг лекц орчоод гараад ирсэн чинь нэг залуу яг үүдэн дээр хүлээгээд исэн намайг. За яг юм асуух гэж энэ гэж би мэдсэн. Тэгээд тэр залуу ингэсэн багшаа хичээл суугаад их юм ойлголоо. Тэгээд би айгүй харамч. Би зүгээр л харамлдаг бүх юмыг мөнгийг зүгээр ингээл хадгална гэл ингээл хэрэглэхгүй л дараад байдаг. Тэгээ надаа манай эхнэр дургу, манай хүүхдүүд дургу. Яагаад гэвэл би ерөөсөө тэднийг илүү дутуу юм хэрэглүүлэхгүй байх зорилготой байдаг. Хүн амтнаас ялгахын тулд оюуны хөрөнгө оруулалт хийж явах хэрэгтэй. Ном үзэж явах хэрэгтэй, уншиж явах хэрэгтэй, концерт үзэх хэрэгтэй, аялж явах хэрэгтэй, зугаалж явах хэрэгтэй. Хүн гэдэг чинь амтнаас тэрүүгээр л ялгаатай, тийм ээ. Тэгэхээр зэрэг зүгээр л хоол байхтал болоо, мөр бүтэн байхтал болоо, илүү дутуу юм хэрэггүй гэж